Сайн уу? Аян байна. Өнөөдрийн бичлэгээр та хэдэд махан пиццаны жорыг хуваалцах гэж байна. Пиццаны хамгийн төгс жор зүгээр л туршаад үзээрэй. Энэ хугацаанд маш олон пиццаны жор туршсан. Хамгийн гоё нь энэ байлаа. Амар зөөлөн, амар гоё амттай болдог жор байгаа. Ингээд пиццагаа хийж эхлэе. Үүнд хэрэгтэй бүх орцуудыг бичлэгийн доор тайлбар хэсэгт бичсэн байгаа. Тэндээс хараарай. Хуриланда давс, сахар, дрож, хургамлын тос, мөн бөлийн усаа хийж зуурна. Нялцгаавтар зөөлөн зуурах хэрэгтэй. Пиццаны хурил зөөлөн байх тусмаа гоё болдог учраас хийдийн хуурай хурил нэмэх тусмаа гурил хатуу болдог. Иймээс гарт наалдаад байвал тос түрхээд үргэлжлүүлэн зуураарай. Гурилаа амраах үед мөн баг зэрэг тос түрхээд дээрээс нь давуу юм уу гялгуурууд тавьж 30-аас 40 минут орчим байлгана. Энэ хооронд хэдүүлээ пиццаны соус бэлдэнэ. Соусанд авлахлаар дурын кетчуп болон майонез аваад үүн дээрээс нь давс болон хуурай амтлагчуудаа хийж бүгдийг холино. Энэ үед амтлагчиндаа бол хамгийн гол хэрэгтэй зүйл болохоор базилик эсвэл орегано байгаа. Энэ болохоор пиццанд айгүй гоё амт үнэрийг оруулдаг гол амтлагч байгаа. Тиймээс үүнийг заавал нэмээрэй. За би болохоор махан амтлагтаа зөвхөн өндөг л хийсэн байгаа. Яагаад гэхээр өөр амтлагчуудыг соусандаа бүгдийг хангалттай хэмжээнд хийсэн учраас маха зөвхөн өндгөөр амталсан. За дараагаар нь болохоор бясалгаа бэлдэнэ. Үүнд өргөчөнд үрж болно. Эсвэл жижиг шот өрүүлжийн хэлбэртэй хэрчээрэй. Би болохоор жоохон залхуураад хавтгаад үсчихсэн. Ер нь бясалгаа үрж хийвэл илүү гоё жиг тайлдаг шүү. Хөргөчөнд хэсэг байлгаад хүлдсэн үед нь өргөхөд амар байдаг. За одоо ингээд гурил маань иймэрхүү гоё хөөсөн байна. Үүнийг шууд листэн дээр тавьж гараараа зөөлөн дарж хавтгайлаарай. Ингэснээр гурилны хөлд алдагдахгүй зөөлөн хэвээрээ гоё болдог. Одоо энэ бэлдсэн гурилаа жоохон нүхлээд дээрээс нь соусоо түрхэнэ. Соусныхаа дээр нь болохоор маха жигд тарааж өгөрөө. Тэгээд хамгийн сүүлд нь болохоор бясалгаа хийнэ. Ингээд бэлэн болсон пиццагаа урьдчилж халаасан 180-аас 200 градуст 20-с 25 минут байлгана. Бяцлаг нь хайлаад баг зэрэг шаргалтай дэрвэл пицца маань бэлэн болсон гэсэн үг. За ингээд гоё пицца маань бэлэн болсон. Энийг зүсээд халуун дээр нь амссан. Зөөлөн гурил аманд ормогц хайлж байгаа. Амар гоё амттай. Ая Cooking сувагт маань маш олон хоолны жорууд байгаа. Та хэд маань сонирхоод үзээрэй. Мөн дээрээс нь бас нэгэн гоё пицца болох пепперони пиццаны жор байгаа шүү. Тэрийг туршаад үзээрэй гэж зөвлөе. Бичлэгээ энэ хүртэл үзсэн танд маш их баярлалаа. Жор маань таалагдсан бол лайк аваад дараад дэмжээрэй. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.